Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. УК байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр яаж турникээр суняаж сурах вэ гэдэг ганц хоёрхан зүйлийг оруулах хүсэлтэй байна л да. Яг гэвэл надаас маш их олон хүмүүс УК яаж турникээр суняаж сурах вэ гэдэг асуултууд асуусан байгаа. Тэгээд ганц хоёр үгээр тэгж сурнаа гэж хариулах боломжгүй байсан учраас бичлэг оруулсан нь илүү амархан ойлгомжтой байх гэж бодлоо л да. Тэгэхээр турникээр суняаж сурахад миний хувьд бол нэгдүгээрт энэ гэрийн нөхцөлд энэ турник ашигласан байгаа л да. Энэ турникийг би бүр 20 жилийн өмнө 2003 онд 20 жилийн өмнө би худалдаж авч ирсэн. Тэгээд одоо болтол үйлчилжил байгаа. Гэхдээ одоогийн турникнууд улам гоё, улам сайн болоод хөгжсөн байх гэж бодож байна. Тэгэхээр гэрийн нөхцөлд гэрийнхаа турникэн дээр мөн жимд явдаг бол жимний нөгөө суняаж сурах тийм машин байдаг шүү дээ. Доороо жим хийждэг, тавьж хийгээд тэгээд хөлөө нөгөө өвдгөөрөө тавьж агаад өөрийгөө татдаг ийм машин байдаг. Тэр машин дээр би жим явах болгондоо бас хийдэг байсан. Гэртээ эрэхтэй бас энэ турникэн дээр өдөр болгон хийсээр байгаад сурсан л да. Тэгэхээр миний хувьд гэвэл би 9 сарын турш өдөр болгон хийсээрэн байгаад 9 сарын дараа гэхэд би 10 турник дээр 10 суняаж сурсан байгаа. Тэгэхээр эхлээд суняахад хэцүү л дээ. Гэхдээ маш их өөрийгөө шахаж өдөр болгон хийх тэр сахилга батыг өөртөө өгснөөр турникэн дээр суняаж сурсан. За тэгэхээр энэ турникийг би үзүүлээ. Энэ турник нь ийм турник байгаа гэрийн нөхцөлд. Ерөөсө хаалганы энэ хавилдаа орчдог. Маш амархан. Шууд зоогоол боллоо. Ингээд. За тэгэхээр эхлээд энийг иш нь харьцуулчих. За тэгэхээр яаж энэ гэрийн турникэн дээр суняаж сурах вэ гэвэл өөрийгөө татна гэсэн үг л дээ. Тэгэхээр УК өөрийгөө татаад дийлэхгүй маа гэд яаж суняах вэ гэдэг. Яг тэгдэг өөрийгөө анх татаад ерөөсөө дийлдэггүй. Би анх турник дээр суняаж сурч байхад бүр яаж суняах юм бэ гэсэн чинь суняах хэрэгтэй гэдэг. Тэ татхаар чи өөрийгөө ерөөсөө татах боломжгүй өргөд байсан л да. Тэгээ миний хийсэн хамгийн анхны алхам юу вэ гэвэл үсэрнэ. Нэгсэндээ түүнийг яг нэг толгооноос нэг өндөргүй байдалд байж байгаа тохиолдолд гар нэг бүр ингэж тэнийгээгүй те жоохон энэ дээр нуглаастай энэ байгаа тохиолдолд хүн үсрээд барихад илүү амархан байдаг. Тэгэхээр арай хүрхгүй байгаа бол доороо самж тавиараа доороо өндөр самж тавьжээд энэ дээрээ үсэрнэ. Энд ч баг юу яаж юм намхт чинь жоохон өндөр самж байх юм бол бүр илүү энтэйгээ ойрхон байх тусам өсөрж гарахад эхний ээлжинд бол маш амархан санагдана. Тэрнээс биш хэд турникнээс хөл газар хэр хоол байна тэр хэмжээгээрээ өсөрөхөд аюу хэцүү болно. Тэгэхээр яг гэвэл өсөлтөө байрлаа доош нь аяахан тавина гэсэн. Доош нь тавихтаа гэхдээ эхний ээлжинд хурдан эндээ барьж чадахгүй дээ шууд өсрөн гутал доошоо унаад ингээл доошоо унаад тийм хамаагүй яг тэгэл доошоо ундгаараа унаад барьж чадах юм бол барьж чаддгаараа барьсан дээр яг тэгвэл нөгөө татдаг энэ булчинг илүү хүчтэй болгоно олон дахин хийснээр энэ татдаг булчинг хүчтэй болгож хөгжүүлэх учраас эхний ээлжинд үсрлээ доош нь аяахан аль болох аяахан доошоо өөрийгөө буулгах гэсэн үг барьсрлээ доошоо буулгалаа үсрлээ доошоо буулгалаа үсрлээ доошоо буулгалаа тэгээ энийг өдөр болгон олон нэг 10 удаа хийдэг ч юм уу 10-аас 15 удаа ч юм уу би бол нөхцөлгүй их хийдэг байсан л яагаад гэвэл бүр сурна гэсэн тийм зорилго тавьсан байсан болохоор өдөрт аль болох айгүй олон удаа хийдэг байсан. Нөгөө нэг арга нь юу гэвэл жимэнд явахдаа жимний машин хэрэглэх арга байгаа л да. Яас ахиж юм. Нөгөө тань жимний машин болохоор чинь жим байдаг шүү дээ. Жингээ нэмэн жишээлбэл 45 кг жим тавиад хийх нэг 5 удаа хийдэг ч юм уу те. Тэгээд 45 кг 5 удаа хийгээд ирэхэд тэр чинь амархан болоод ирэхсэн тохиолдолд 35 кг болгоод нөгөө 5 удаа хийжсэн бол нэг 3 удаа хийдэг ч юм уу те. Тэгээд дараа нь тэрийг нөгөө жингээ багасгаад тоогоо багасгаад явах юм бол хүн хурдан сурдаг л да. Миний хувьд бол 45 кг-аар 5 хийжсэнаас 30 кг-аар 2 хийсэн хамаагүй илүү хурдстаа сурахаар санагдсан. Яг бол надтай хамт яг тэр турник дээр суняаж сурч исэн тэр үед шүү дээ те. Суняаж үтчихсэн хүмүүс одоо болтол
суняаж сураагүй байсан. Яг л нөгөө 45 кг-аар эхэлсэн бол тэнд нь л байлгаад байдаг. Тэгээ тоогоо нэмээд байдаг. Тоо нэг ганц 2 нэмэгдсэн. Тэрнээс шиг яг өөрийгөө шахахгүй байгаад байсан. Тийм болохоор миний хувьд болохоор 45 кг-аа 35 болгоно. Аль болохоор жингээ хурдан хасна. Тэгээд огт жингүү хийх нь зорилго шүү дээ, тий. Тийм болохоор 15 кг-аар нэг хийсэн нь 20 кг-аар 3 хийснээс хамаагүй илүү дээр байх жишээтэй. Тэгэхээр би эсвэл огт жингүү арайч гэж мө хичээгээд нэг хийсэн нь 10 кг-та 3 хийснээс хамаагүй дээр байх жишээтэй. Тийм болохоор жингээ хурдан хасаад тоогоо хасахад зүгээр гэж би бодож байна. Хурд гэх юм бол арай илүү хурдан сурсан юм шиг санагдчих байгаа юм л да. Тэгээ бас нэг арга нь юу вэ гэвэл түрүүн үсрэн гэсэн те үсрэн жимний машин ашиглана. Бас нэг арга нь энэ эрзэн хэрэглэх арга байгаа. Тэгэхээр энэ эрзэн нь олон янз байдаг. Жингийн хувьд хүнд жинтэй байна, дунд зэргийн жинтэй байна, бүр бага жинтэй байна. Энэ хамгийн бага жинтэй. Энэ хамгийн бага жинтэй. Тэгэхээр анх суняаж сурж байгаа бол арай илүү жинтэйг нь тэр нь арай илүү зузаан өргөн ийм эрзэнүүд байдаг. Тэгээд жин багсаад ирэхээр нарийнхан болоод ирдэг. Тэгэхээр энэ дээр яаж суняах вэ гэвэл би ийшээ хараад үзье л да. Энэ яг нөө жимний машинтай яг ижилхэн надад санагдсан л та яг. За тэгэхээр эхлээ хүлээ ийшээ ихрээ. Нэг хүлээж тавьж болно, хоёр хүлээж тавьж болно. Гэхдээ нэг хүл тавихад илүү амархан байсан. Тэгээд ингээ байлаа. Тэгэхээр энэ эрзэн ч өөрөө эргүүлээд дээш нь татхад аюу амархан. Ингээ эрзэн нэрээ 1 2 гэд 3 гэд. Тэгэхээр энэ эрзэнтэй хийх нь амархан. Тэгээд дөрөв нөө хүнд жигтэй эрзэн юм бүдүүн эрзэн, өргөн эрзэнтэй хийсэн бол тэрүүгээрээ хийгээд өөрийгөө хөнгөө ингээд даагаад аюу олон хийдэг болсон тохиолдолд дараагийн дунд зэргийн жинтэй эрзэнийг худалдаж аваад хийгээд тэгээд тэрэн дээрээ илүү амархан болсон тохиолдолд бүр нэмгийн эрзэнийг аваад тэгээд тэр нэмгийн эрзэн амархан болсон тохиолдолд цүнийгаад үз үгүй л нөгөө буцаад негатив булап гэдэг аахгүй нөө өсрөөд буцаад аяархан доошоо буухыг негатив булап гэж нэрлэдэг. Тэгэхээр трийгээ хийх жишээтэй. Тэгээд сурчих юм бол суняа сурах нь илүү хурдан санагдсан шүү дээ. Тэгээд дараа нь эрзэнгөө зүгээр шууд ингээ хийчих амархан болно. Бас нэг арга юу вэ гэдгийг би одоо хэлье. Нөгөө гимнастикийн энэ дээр ингэж барьж аваад ингээд нэг дипний дасгал байдаг шүү дээ. Энийг хийдэг ийм төмөрнүүд байдаг шүү дээ. Гудамж нь тэр төмрийг ашиглаж болно. Эсвэл жимэнд бага бол жимд нөгөө скват хийдэг төмөр байдаг шүү дээ. Гол төмөр тавьдаг юм байдаг. Тэрэн дээрээ тавьж агаад би хийдэг байсан л да. Тэгээ энийг яг ямар дасгал хийх вэ гэдгийг би одоо үзүүлье. Тэр өөрийгөө татах эндээсээ барьлаа. Өөрийгөө татах дасгал байгаа. Хөлөө газар тавиад тэгээ ингээд татна. Энэ дасгал хийхэд pull up турник дээр суняа сурахад илүү амархан болгосон. Яагаад гэвэл тэр өөрийгөө татах булчингууд нь илүү хөгжсөн гэж ойлгож байна. Тэгээ ингээд татаад өөрийгөө дийлэхгүй байвал хөлөө газар тавих хамгийн амархан хувилбар нь хөлөө. Энд харагдахгүй байх шиг байна тийм ээ. Жоо тийшээ суугаад. Хөлөө энэ. Хөлөө газар тавина. Хөлөө газар яг энэ тавьж байгаа. Тэгээ өөрийгөө татна. Хөлөө газар тавьж байгаад өөрийгөө татах нь илүү амархан хамгийн амархан хувилбар нь. Дараагийн хувилбар нь хөлөө өвдгөөрөө нугуулахгүйгээр чигтэн чигээр нь тавьж байгаад өөрийгөө ингэж татах дасгал байгаа. Тэгээ бүр хэцүү хувилбар нь хөлөө энд харагдахгүй байх шиг байна те. Ийшээ. Одоо харагдах юм байна. Хөлөө энэ дээр энэ өндөр өмнө дээр тавина. Хамгийн хэцүү арга нь хүндрүүлж юм л да. Хамгийн хүнд арга нь инглээ дээш нь татлаа. Доош нь тавилаа. Дээш нь татлаа. Хамгийн хүнд хувилбар нь. Дараагийн хувилбар нь хөл газар өөрийгөө татлаа. Хамгийн амархан хувилбар нь хөлөө минь олж байгаарай. За хөлөө газар тавилаа. Татна. Энэ хамгийн хялбар арга байгаа. Тэгэхээр ингээд өөрийгөө татаад өдөр болгон татаад байх юм бол тэр татдаг булчин чинь илүү хүчтэй болж хөгжнө.
За тэгэхээр энэ аргуудыг хэрэглээд үзээрэй. Sen bende des ахын. Агагийн ёо гэж байна. Тэгээд хийгээд үзээрэй. Тэгээд гарах үр дүн чинь ямар байгаа тухай надад орж ирж мэддэгдээрэй. Тэгээд асуулт байгаа бол доор бичиж үлдээгээрэй. Тэгээд би чадах чинээрээ видео бичлэг оруулна. Эсвэл асуултанд чи хариулахыг хичээнэ. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол сүняж сурах хүсэлтэй байгаа найз нөхдөд цааш нь дамжуулаарай. За дараагийн бичлэг хүртэл баяртай.